Одоогийн сонгуульд айл төлөвлөгөөг төлөвлөж өрсөлдөж байна. За энэ удаагийн орон нутгийн сонгуул маань бас шашаатандаа бас намын өдөрдөх дээд байгуул бас намын ороод намын бодлогоор бас тойрог болгоны нэр дэвшдэг бас энэ удаагийн сонгуульд би Ховд аймгийн Жаргалан засмын Буухт баг буюу 4-р тойрогт харьцсан намаас нэр дэвшиж байгаа. Өмнөх ажилласан тойрогтой хэр одоо үр дүнтэй ажилласан гэж та үзэж байгаа. За би Ховд аймгийн Жаргалан засмын Жаргалан багаас 2 удаа аймаг иргэдийн уралд сонгогдсон. Тэгээ энэ дашрамжлагад бас намайг дэмжиж байдаг бас Жаргалан багийнхаа нийт сонгогчдод ард түмэндээ бас бүгдэд нь баярлалаа гэдгийг хэлье. За мэдээж Жаргалан сумдаа бол би өөрөө өрсөлдөнө гэж бодоод бас дахиж нэр дэвшнүүд гэж бодоод нэлээх ажлуудыг хийцсэн байсан. Нэлээх хөрөнгө оруулалтыг энэ жил хийцсэн байсан. Иргэдтэйгээ чих ойрхон ажиллаж байсан. Тэгээ энэ удаагийн сонгуульд бол бас намын удирдлагуудын шийдвэр намайг бас Буухт багт нэр дэвших гэж гарсан учраас тэр тойрогт явсан юм аа. За баярлалаа амжилт хүсье. Баярлалаа.